Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн буйнагийн болонгаараа та нартай бүсгүүчүүдийн минь хамгийн их асуулт болох яаж олон зүйлийг зэрэг амжуулдаг вэ? Өдрөө хэрхэн төлөвлөдөг вэ? Ямар дэвтэрнүүд ашигладаг вэ гэдэг асуултанд хариулахаар өөрийнхөө дэвтэрний цогцолгоёг танилцуулах гэж байна. Энэ бол миний одоо өдөр тутамдаа хэрэгэлдэг дэвтэрнүүд байгаа. Тэгээд та нартай бас дэвтэрнүүдэд танилцуулахаас гадна ер нь яаж бүтэн жилийг ирээдүгөө төлөвлөдөг тухай энэ хөв бичлэгээрээ хуваалцгаална. За тэгээд дэвтэр бол миний хувьд хамгийн дотны найз, дотны туслагч мөн өдөр тутмаа ирээдүгөө сэтгэл санаагаа өргөхөд хүртэл ингээд тусалдаг зүйл байгаа. Ер нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд бол дэвтэрнээс ерөөсөө салаагүй. Ер нь багасаа л хичээл номонд их дуртай байсан болохоор дэвтэр миний хамгийн одоо дотны хэрэгсэл байсан. Тэгээд ингээд багаар одоо цуглуулсаар байгаа дэвтэрнүүд минь одоо яг ийм тогтмол хэрэгэлдэг нэг 7-8 дэвтэр болсон байна. Тэгээ та нарыгаа бас эндээс санаа аваад өөрийнхөө төлөвлөх аргад оролцуулахаас гадна мөн бичлэгний төгсгөл та нартай нэг бяцхан бэлэг бэлдсэн байгаа. За тэрийг бичлэгийн төгсгөлд хуваалцъя. Одоо дэвтэрнүүд рүүгээ орё. За миний бүр энэ дэвтэрнүүд дотроос хамгийн хайртай дэвтэр маань болохоор хүслийн дэвтэр байгаа. Та нар маань бас миний дэвтрийг харж байсан хүмүүс маань мэдж байгаа. Энэ болохоор 100 хүслийн дэвтэр. Өөрийнхөө хүслийг ингээд 100 хүслийг бичээд тэгээ нэг нэгээр нь биелүүлдэг. Энэ дэвтэрний одоо хамгийн том давуу тал нь бол урд нь би нөгөө vision board буюу одоо хүслийн самбар хийгээд хүслийн самбар дээр чинь бид нөгөө нэг жилийн хүсэл бичдэг шүү дээ. Гэтэл энэ хүслийн жигсаалт гэдэг дэвтэртэй болсноос хойш ингээд олон хүслийг одоо цаг хугацаанд мэдэгдэхгүй заримдаа бид нэр хизээ биелэх нь мэдэгдэхгүй тэр хүслүүдийг бас ингэж бичиж болдгоороо хүслийн альбом гэж нэрлэж болно. Тэгээд зарим хүслүүд бүр өөрөө ингэж мэдэгдэхгүйгээр бараг бичиж мартцсан байхад хүртэл биелсэн байдаг. Тэгэхээр энэ хүслийн дэвтэр бол миний одоо нэг асандаа одоо алтан газрууд гэсэн үг. За би ер нь ийшээ зорж байгаа шүү. Ийм хүслүүдийг биелүүлмээр байгаа шүү гэх том жижиг хамаагүй ингээ бүгдийг биччихдэг. Тэгээд одоо энэ хажуу талд нь болохоор ингээд биелсэн хүслүүдээ ингээд дугаарлаад бичдэг. Одоо энэ бол өмнө жил буюу 2024 он гарахад энэ дэвтэр дээр хүслүүдээ нэмж бичсэн. Одоогоор нэг 60 хүсэл бичсэн байгаа. Тэрний 15 нь ингээд биелсэн байна гэсэн үг. Тэгээ энийг ингээд энэ хүсэл биелсэн би биелүүлж чадсан ингээд яг бичиж ингэж нөхж байгаа хэсэг минь бүр хамгийн гоё мэдрэмж төрүүлдэг. Яг нэг юм өөрөөрөө бахархах би ингэж чадах юм байна. Эннийхээ төлөө ингээд яваад хахад ард нь гарч болдгийм байна гэсэн өөртөө итгэх маш том итгэл өгдөг. Тэгээ энэ дэвтэр яаж ашигладаг вэ гэхээр ингээд нэг нүрэн дээр эндээ хүслээ бичээд за тэгээд доор нь болохоор тэр хүслийнхаа яг бодит болсон мэт одоо жишээ нь байшин бол байшин ч юм уу машин бол машины зураг ч юм уу тийм ээ эсвэл одоо ямар сургууль сурах гэж байгаа сургуулийнхаа зураг ч юм яг энэ тэр зургийг наагаад тэгээд орхичин тэгээд энийгээ ингээд альбом шиг эргүүлж тойруулж харж агаад биелснийхэн дараа энэ доотлынхны хэсгийг бөглөдөг одоо ямар мэдрэмж төрсөн яаж биелсэн хэн тусалсан дараагийн хүсэл одоо яаж тусалж болохоор энэ гэх мэтлэнгээ ингээд хүслээ биелүүлдэг дэвтэр байгаа. Энэ бол нэг тийм мөнхийн аялал шиг санагддаг надад. За дараагийн нэг чухал дэвтэр болохоор энэ болохоор 12 сарын төлөвлөгөөний дэвтэр гэсэн үг. Нэг ясандаа бүтэн жилийг төлөвлөдөг. За жилийг төлөвлөхдөө болохоор энэ дээр нэг юм хоёр янз байгаа. За энэ хүслийн дэвтэрнийхээ урд нь болохоор би ингээд оноор ингээд жилийн нэг юм map буюу одоо зураг гаргацдаг. За тэгснийхаа дараа энийгээ одоо ингээд нэг жилийн зургаа 12 сард нь хуваагаад тэгээд ийм бяцхан дэвтэр хөтэлдэг. Энэ болохоор зөвхөн сарын төлөвлөгөө болон сарын үр дүн ямар байсныгаа дүгндэг дэвтэр. Ингээд энэ болохоор одоо жишээ нь 11 сарын хойно тэгээд энэ дээрээ ингээд бичээ тэмдэглээд за тэгээд энэ дээрээ бас арын хуудаснууд нь 7 хоногийнхаа төлөвлөгөөг бас бичдэг. Тэгэхээр одоо нөгөө нэг жил гэдэг чинь бас урт хугацаа штэ 365 хоног тий. Гэтэл энийгээ 12 жижиг хэсэгт хуваагаад дахиад 12 сар нь 4 7 хоногт хуваагдаад явдаг. Тэгэхээр эндээс ер нь миний өнгөрсөн 12 сар жилийн хугацаанд яаж өнгөрсөн тухайн сар ямар байсан бэ гэдгийг дүгнэхэд маш сайн тусалдаг. Тэгээд юм жижиг авсаархан сар болгоныг бид нар ч өдөр болгон дүгнэх шаардлагагүй шүү дээ. Тийм болохоор яг тухайн сардаа л ингээд дэлгэж хардаг болохоор тэгээд энэ хөөх юм Монгол загвартаагаад сүүлийн үед миний дэвтэрнүүд ер нь жоохон
эх оронч болоод ер нь эх орныхаа үйлдвэрлэлийг бас дэмжих дуртай. Тэгээд дээрээс нь бас ер нь Монгол хэм маягт их дурлж байгаа учраас дэвтэрнүүд минь ер нь ихэнх нь Монгол болсон. За энэ бол миний бас бүр хамгийн хайртай дэвтэрнүүдийн нэг. Тэгээ энэ нь бол ингээд шинэхэн дэвтэр байгаа. Тэгээд энэ талархлын дэвтэр бас давхар өдөр тутмаа төлөвлөдөг дэвтэр юм байгаа. За энэ бол ер нь миний ингээд хамгийн их хэрэгэлдэг дэвтэр. Ер нь хаасайг авч явдаг дэвтэр болохоор энэний загварыг ингээд VAD Art Studio буюу найз дагнатайгаа хамтдаа гаргаад яг буйна чиний хэрэглээд ингээд тохирсон тийм гоё дизайнтай бас зөвхөн чамд ингээд зориулаад зурсан зурагтай ийм дэвтэр хийе гэд ийм гоё зураг зураад ингээд юу асан шин дэвтэр мэндэлсэн. Гэхдээ энэ дэвтрийг яаж ашигладгийг та нарт тайлбарлаж өгөө. За энэ болохоор ингээд талархлын дэвтэр гэдэг маань өдөр бүр өөртөө ингээд талархаж байгаа, амьдралдаа талархаж байгаа зүйлээ бичдэг байхгүй юу. За яагаад энэ дэвтрийг хөтлөх болсон бэ гэхээр ер нь миний ингээд амьдралд сорилттой үе таарах бүрд би яг талархлын дэвтэр барьж авдаг байхгүй юу. За хамгийн сорилттой үе гэх юм бол жишээ нь эмэгтэйчүүд төрсний дараа жирэмсэн байхад бид нар дааврын өөрчлөлтөнд ороо сэтгэл санаа ер нь бол тогтворгүй болдог штэ. Тэр үед ингээ хин нэгэнд ингээд тэр гомдлоо ингээд бид нар гарах гэдэг ялангуяа хажуудаага хайртай хүмүүстэй. Миний хувьд тэр ингээд үеийг давахын тулд ийм талархлын дэвтэр хөтэлдэг. Тэгээ өдөрт нэг 3-5 ширхэг өөрийн талархаж байгаа зүйлээ ингээд чигсаагаад бичдэг. Аль болох детальны бичгийг хүсдэг. За тэгээд эхэндээ мэдээж жоохон дадаагүй учраас төвөгтэй байдаг. Гэхдээ ингээд үнэхээр хэрвээ дадаж чадах юм бол биднээс талархах зур маш их байдаг. Зүгээр ингээд амьсгалж байгаа цэвэр агаар, энэ гэр орон, үр хүүхэд, хань, ижил, ажил, төрөл, найз нөхөд гэдэг ерөөсөө бүр ингээд талархах тусам улам бүр талархах шалтгаанууд гарч ирээд байдаг. Тэгээ тэр чинээгээрээ бидний амьдрал бас гоё одоо дивжиж, дээшэлж, уужарч явж идэг. Тэгээ энийг ажигласаас хойш ер нь талархлын дэвтрийг байнга хөтлөх нь бидний эрүүл мэндэд ч гэсэн маш сайнаар нөлөөлөх юм байна гэд энэ дэвтэрний арт байгаа зэ. Талархлын гайхамшиг гэд талархлыг өдөр тутам хөтөлснөөр аз жаргалыг 25%-аар өсгөн, стрессийг бууруулна, эрүүл мэндэд сайнаар нөлөөлж дархлаа сайжирна. Энэ бол бүр жинхнээсээ судалгаа хийгдсэн байдаг шүү. Яг дархлаа сайжирж байгааг тэгээ бүтээж байдал нэмэгдэнэ, ажлын чадамж ихсэн, нойрны чанарыг сайжруулна. Энэ дээр болохоор би яг орой унтахын өмнө талархлаа бичих дуртай. За тэгээ талархлаа бичихтэй бас ингэж бичдэг миний хувьд. Эхлээд болохоор энэ эхний нүүрэн дээр нь өөрийнхөө тухайн өдөрт хийх зүйлсээ өглөө босоод бичдэг байхгүй юу? Өглөө босоод яг тухайн өдөр төлөвлөөд хийх зүйлсийнхаа жагсаалтыг бичдэг. Тэгээд орой яг унтахын өмнө хамгийн сүүлд одоо нүрээ цэвэрлснийхаа дараа ороо засчаад яг өдөрт хийж чадсан зүйлсээ ингээд чеклээд чадаагүйг нь маргааш руу шилжүүлээд тэгээд тэрнийхаа дараа ард нь талархлаа бичдэг. Ягаад гэхээр тухайн өдөр одоо болсон сайхан зүйлс талархаж байгаа учраас өдрийнхөө төлөвлөгөөнд нөгөө юу хийж чадсан гэдгээ хараад талархах юм бол тухайн өдрөө ингээ буцаж санахад их амархан байдаг. Тэгээд энэ өдрийнхөө төлөвлөгөөг бичээд тэгээд талархлаа бичээд тэгээд унтдаг. Ингэж бичгээр надад юу штэ маш олон дэвтэр ингээд хэрэг болдог байхгүй юу? Одоо ингээд ийм дэвтэр чинь хичнээн одоо хуудастай байсан ч гэсэн амархан дүүрчдэг. Тийм болохоор би яадаг вэ гэхээр ийм сольдог хавцтай дэвтэрт их дуртай. Одоо энэ дотор байгаа дэвтрийг ингээд авчиж олно. Одоо ингээд дуусгаар нь аваад тэгээд энэ оронд нь запас энэ дэвтрийг ингээд хийждэг байхгүй юу? Одоо энэ ингээд авчиж олно гэсэн үг. Тэгээ энэ ингээд дуусгаар нь хадгалаад дараагийн дэвтрийг энд нь хийжиж олно. Тэгээ ардаа юм хөөрхөн юутай. Стикерүүдтэй. Стикерний юм форматаа. Тэгээ стикерүүдээ бас тухайн өдөр наахад их дуртай. Тэгээ ингээд дэвтрээ гаргаад запас салиад ахаар энэ запас нь болохоор 5900 гэдэг байхгүй юу? Маш хямдхан. Тэгээ ийм олон төрлийн дэвтэрнүүд байдаг. Тэгээд талархлын дэвтрийг ер нь энэ жил бас би маш идэвхтэй бичсэн. Яа гэхээр ер нь энэ жилийн хувьд манай гэр бүлд нэлээд сорилттой үе таарсан. Магадгүй та нар минь бичлэгний араас бүх зүйл ингээд болоод гоё харагдаж байгаа боловч бас мэдээж амьдралд нөгөө дэлгэсний ард бас та нартаа хэлэхгүй зүйлс зөндөө болдог. Тэгээд нэлээд сорилттой байсан учраас би энэ жил ер нь ийм талархлын дэвтэрнээс сарлаагүй. За дараагийн дэвтэр нь болохоор
За энэ болохоор миний content script бичдэг дэвтэр байна. За тэр нь юу вэ гэхээр манайх 2024 онд болохоор олон улсад гарна. Ерөнхийдөө олон улсад англи хэл дээр контентуудаа хийнэ гэдэг зорилго тавиад өмнө жилээс эхэлсэн. Тэгээд маш амжилттай явсан. Англи хэлний маань төвшинж маш ихсэн. Тэгээд англи хэл дээр контент бэлтгэхэд хамгийн чухал зүйл нэг англиар скриптээ бичээд нэг үргэлжлэн бичээд тэгээд тэрийг ингэж уншиж задлах хийдэг байхгүй юу. Тэгээ энэ дэвтэр болохоор ийм одоо ийм нуруутай шууд ураад авч болдог. Тэгэхээр скриптээ ингэж бичээд алдаа мадгийн засаад янз бүрийнхаа дараа ингэж урчдаг гэсэн. Урж аваад тэгээ яг контент хийхдээ яг тухайн тэр бичсэн скрипт аваа явчихдаг. Тэгээ буцаагаад ингэ аваад ирдэг. Тэгээд энэ дэвтэр баг ингэж би 2 ийм дэвтэр дүүртэл скрипт бичсэн байгаа байхгүй юу. Ерөнхийдөө контентны одоо төлөвлөгөө гэх юм уу да. Нөгөө өөр хэл дээр монгол хэл дээр бол та нартай бид нэр ингэж бэлдэх шаардлагагүй ярьдаг бол англи хэл дээр бол зайлшгүй бэлдэх шаардлагатай болдог. Тэгээд ийм 2 дэвтэр дүүрэхэд хань бид хоёрын ер нь хоёулангийнх нь англи хэл маш сайжирсан байсан. Тэгэхээр энэ бол ийм контентны скриптний дэвтэр. За дараагийнх нь болохоор энэ шинэ мэдлэгийн дэвтэр. За ер нь ийм алтлаг жоохон ийм фантасны зургуудад бас маш их дуртай. Ер нь би дэвтэрний гадна талын хавцыг гой өнгөтэй уран зориг өгсөн тийм өнгөлөг байгаасаа гэж хүсдэг. Тэгээд энээр болохоор би ингээд шинэ сурж байгаа мэдлгүүдээ ингээд бичээд явдаг. Одоо жишээ нь хамгийн сүүлд энэ бичсэн зүйлс маань бол одоо жишээ нь йогийн сургалтын хичээлүүд байна. Дараа жил йогийн 500 цагт суухаар ингээд одоо сурч эхэлж байгаа болохоор тэгээд ер нь ямар ч үед англи хэл дээр монгол хэл дээр авсан мэдлгүүдээ нэг дэвтэр дээр бичихгүй бол энэ төлөвлөгөөний дэвтэр дээр биччихээр дараа нь ингээд нөгөө дэвтэр нь хурдан дуусчдаг учраас эргээд хайгаад болдгоо. Тийм учраас мэдлгүүдээ яг ийм тусны нэг дэвтэр дээр байлгаад тэгээд эргээд ингээд харахад их санаа авахд хэрэг болдог. За тэгээд дараагийн дэвтэр нь болохоор энэ зураг нь маш их таалагдаад авсан. Шаардлагатай тохиолдолд ингээд нэгээр нь салгаад хууцыг авах боломжтой. Гэхдээ энэ юу вэ гэхээр би нөгөө сурхаасаа гадна шинэ хичээлүүд маш их бэлддэг. Одоо сургалтуудыг ингэж өөрөө одоо имхэлж цэгцэлж шинэ сургалт гаргахтаа тэрнийхээ бас нөгөө нэг юм сургалтынхаа зохиолыг гэх юм уу да одоо сургалтынхаа дистараа зүйлсийг энэ дээр гаргадаг. Сурдаг саяны дэвтэр бол одоо сурсан зүйлсээ бичдэг бол энд болохоор бусдад заах зүйлээ илүү төлөвлөж гаргадаг дэвтэр гэсэн үг. Тэгээ зарим үед нөгөө контент хийхдээ ашиглах үүднээс ингээд хууцаар нь салгаж болдог юм дэвтэр дээр хөтөлтөө. За тэгээд хамгийн сүүлийн бас нэг бяцхан дэвтэр байна. Тэгээ энэ бяцхан байгаа нь бас маш их учиртай. Энэ бас өнгө нь маш гоё ягаад. Та нарт харагдаж байна гоё алтлаг чолоо. Тэгээ миний дуртай ягаан өнгө. Энэ дэвтэр маань яадаг вэ гэхээр ер нь би их аялах дуртай байхгүй юу? Ишээ тишээ өөр орн руу ялангуяа бүр огт очиж үзээгүй газар аялах их дуртай. Тэгээд өнгөрсөн жил болохоор ер нь ганцаараа нийлээд аялсан. Тэгээд одоо энэ эх жил хантайгаа илүү аялыг гэж төлөвлөж байгаа. Тэгээд битэрийн аял хамгийн түрүүнд аялья гэж төлөвлөсөн ус маань Япон байгаа. Тийм учраас яг нөгөө явах аялж очих орныхоо хэлийн бас нэг юм тодорхой хэмжээнд бүр нэг төгс биш ч гэсэн ярианы төвшөнд сурыг гэж бодоод тэгээд ийм жижигхэн дэвтэр энэ би ингээд таниасаа сурсан арга манай хань баг ийм 10 хэдэн дэвтэртэй. Тэгээд дандаа энэ дээрээ нөгөө өөр хэлүүд сурдаг байхгүй юу? Одоо жишээ нь Орос, Англи, Казах ч гэдэг юм уу те. Тэгээд би яг тэр аргыг ингээд таньснасаа хойш бас дуурайгаад тэгээд ийм жижиг дэвтэр дээр нэг хэл сурж байгаа одоо дэвтэр гэсэн үг. Энэ ягаан дэвтэр болохоор сая би хамгийн сүүлд нээсэн энэ Japanese language гэвчсэн Япон хэл сурах гэж байгаа. Японд бас Азийн орнуудад тэр болгон нөгөө англиар яриад байдгүй бас ялангуяа настай хүмүүс бас англиар сайн ярьдгүй учраас ойр зүрийн бас юугийн одоо ярианы хэлүүдийг сурыг гээд ингээд эхэлсэн байгаа. Эндээс Ohio gozaimasu гэд өглөөний мэнд гэсэн үг. Гэхмэчлээ ингээд хөөрхөн өөрийнхөө яриан зориулаа. Тэгээ энэ маань ингээд нөгөө авч явахад авсаархан цүнхэнд ингээд хийхэд амархан гээд ийм жижиг дэвтрүүд байдаг. Надад бас нийлээд хийдэг ийм дэвтэр байгаа. Урд нь бас орс хэлнийхийг бас ихлүүлээд ойр зүр ярианы үгнүүдэд бичсэн гэх мэт өнгөөрний ялгаад ийм хэл болгон дээр тусдаа ийм жижиг дэвтэр хөтөлтгөө. За ингээд миний дэвтэрнүүд ийм байна. Ер нь байнга тогтмол жил болгон ингээд хэрэгэлдэг дэвтэрнүүд маань бол энэ байна.
За тэгээд та нарт амлсан ёсороо бичлэгний төгсгөл та нарт урамшил хуваалцъя гэсэн болохоор миний энэ шинэ ийм гоё талархлын дэвтэр Монгол ийм талархлын дэвтрийг VAD Artist-ийг гаргасантай холбоотойгоор надад ийм 5 дэвтэр ирсэн баггүй юу? Бэлгэнд тэгээд би 2-ыг нь өөрөө авч оцроод тэгээ 3-ыг нь болохоор энэ үзэж байгаа хүмүүс дотроос алдсан шалгаруулад өгчий гэж боцоо. Яагаад гэхээр та нарын бүгд л гоё дэвтэрэн дуртай болохоор энэ контентыг үзэж байгаа бах. Тэгээд энэ шинэ зургийн энэ зурганд ингээд маш олон зүйл ингээд шингээсэн байгаль, дэлхий, эмхтэй та нар маань ингээд Италийн хараараа би бас зургийг ингээд хуваалцчихъя. Тэгээд энэ зураг нь хамгийн гоё нэр өгсөн 3 бүсгүүд би тэр 3 дэвтрийг бэлгэлье. Тэгээд энэ зурагт оноош нэр өгнө. Хідэн ч комент бичиж хідэн ч нэр өгсөн болно хамаагүй би дагнатаага нэг хүчлэн уншиж агаад тэгээ 3 анцтай бүсгүүд ингээд ийм талархлын дэвтэр дуртай өнгнөөс нөгөө ийм 3 ийм өнгө байгаа бор цэнхэр хөх гэдэг одоохондоо тэгээд бас өөр гоё өнгнүүд ирнэ гэсэн. Тэгээд та нар маань өөр энэ зургийг анх харангууд ямар мэдрэмж төрсөн тэрийгээрээ ингээд илэрхийлээд бичээрэй. Тэгээд та нар маань бас өөрсдөө маш гоё дэвтэр яаж хөтэлдэг аргуудаас хуваалцвал эсвэл бас яагаад ерөн дэвтэр дээр бичих дуртай вэ гэдгээ комент хэсэгт бичээрэй. Тэгээ миний хамгийн дуртай үг байдаг. Сулхан биер ямар ч эрдэмтнээс илүү гэж энэ бол миний амьдралын баг нөгөө зарчим гэдэг шиг би яг дэвтэр дээр бичихгүй бол үнэхээр миний гараас ажил гардггүй. Тэгэхээр тэр маань бидний тарих толгоонд байгаа зүйлийг зэгцэж өгдөг болохоор дэвтэр гэдэг зүйл өөрөө ингээд маш чухал зүйл гэдэг. Тэгээ би яг дэвтэр дээр бичиж байгаа мэдрэмж нь өөрөө ингээд утсан дээр ч юм уу ингээд төлөвлөхөөс шал өөр байдаг. Миний ингээд яг дотрыг гоё уудалж өгдөг юм шиг санагддаг. За тэгээ та нар минь бас өөрийнхөө гоё аргуудаасаа хуваалцаараа дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай.